үнэнч чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол бахархал контентын продюсер хөтлөгч мөнх цэцгийг бид нэвтрүүлэгтээ урьж, тэр дэлхийгээр таран амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалын тухай дотнохон яриа өрнүүллээ. Бид Монгол бахархал контентын продюсер хөтлөгч мөнх цэцгийг урьсан байгаа. Хамтдаа зочноо Октав цай. Одоо монголчуудад зөндөх таниулсан болцсон. Одоо надад эх орондоо юу суйрлуулах вэ? Эх оронд минь юу хэрэгтэй? Хоёр дахь ихэд хилийн чанд суугаа эмгтээчүүд минь яаж ийн хүний нутгийн хүмүүс яаж ийн гэдэг ийм нөгөө өөр аягүй сонирхолтой танин мэдхийг түгээхээр болчиход байгаа байхгүй юу? Би өөрөө тэгж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй юу? Маш олон орноор аялсан. Маш олон орноор аялсан. Тэдгээр улс орнуудад аж төрж байгаа монгол бүсгүйчүүдтэй, эмэгтэйчүүдтэй ярилцдаг гэж одоо бид бол ойлгож байгаа. Тэгэхээр та нийт хичнээн орноор аялав. Яагаад энэ аялах сонирхлоо ажил болгонтэй хэрэгжүүл? Энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Миний аав элчин сайд хүн байсан. Тэгээд хилийн чамдад болохоор нөгөө нэг элчин сайдын яамдуудаа жоохон ингээл монголчууд жоохон муулаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр миний голт зүрхэн дотор бол ер нь элчин сайдын яамдуудаараа яваад тэдний ажил амьдралыг ер нь хараадах юм. Би аавынхаа түүхийг хараадах юм гэдэг ийм үндслээр бас яваад тэгээд анхны нэвтрүүлгээ 2010 оны 10 сарын 12-нд бүгд найрамдах Солонгос улсад хийсэн. 18 он хүртэл чигээр нь хийсэн. Энэ хооронд бол ерөөсөө тэр Монгол бахархал болсон одоо иргэдээс нэвтрүүлэг хийсэн чинь сайд яам дээр хийсэн. Ер нь хилийн чанд дах эмэгтэйчүүд маань, Монгол эмэгтэйчүүд маань ямар хүн амьдарч байна? Эмэгтэй хүний нэг дотоод нэг мөн чанар байна шүү дээ, тий. Заавал юмд нөгөө хүссэн юмдаа хүрдэг. Энэ чанарыг л би одоо хилийн чандад тэр эмэгтэйчүүдээс харсан. Удаан хугацаагаар амьдрах сонирхолтой байх юм уу? Эсвэл ер нь нэг Монголдо эргэж ирээд тэг хийж байгаа ажил хэрэгээ юмаа гүйцэлдүүлэндээ эх орныхоо хөгжил хувь нэмрээ орууландаа гэж боддог байх юм уу? Харин жоохон би эмзэглэж явдаг. Ягаад гэвэл тэнд чинь нөгөө суурин нөгөө амьдралтай болсон. Илүүгүй бол нөгөө харийн хүнтэй суудсан гэдэг. Ингээд ерөөсөө л энд нэг жоох удаан байх нөгөө амьдралын их усрөө тэндээсээ олохоор ийм эмгтээчүүд надад ажиглагдсан. Гэхдээ нөгөө өөрснөө нөгөө эх оронч үзэл нь бий болоод эмгтээ хүн гэдэг утгаараа тэнд бол хилийн чамдад маш их юм ажлуудыг өрнүүлдэг. Тэгээ эх орондоо ерөөсөө тэрийг зориулдаг тийм л ажиглагдсан. Өөрсдөө гадны улс үндэстнүүтэй харьцуулаад Монгол хүн цаанаа өөр шүү. Одоо амьдралын хар ухаан тэр одоо сэргэлэн чанар гэл ингээд хэлдэг дээ. Үнэхээр бид нэг үндэстний хувьд өөрсдөө дүүлэх гэж тэгээд байна. Үнэхээр бас нөгөө талаасаа Монгол хүн тустай байна уу?
За яг энэ дээр би өөрөө нэвтрүүлэг хийдэг учраас аливаа нэг зүйл бүр үнэн байх ёстой гэдэг үднээс өөрөө энэ 9 жилд очсон газар болгонд нөгөө эмэгтэйчүүд шиг ажил хийлээ. Ерөөсөө л тэр орчин тэр одоо байр савын түрээслээ яг л амьдрал яаж үргэлжилдэг вэ гэдэг дээр би үннийг нөгөө нэвтрүүлгээрээ харуулахын тулд яг туулж байгаа. Тэгэхээр яг өөрөөр болон өрөөл эмэгтэйчүүдээрээ харахад бол үнэхээр Монгол мундаг. Хэлийн чандад суугаа одоо миний танил одоо Солонгос ч юм уу Америк ч юм уу хүмүүс эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүдийг гайхдаг байхгүй юу? Ер нь монголчуудыг гайхдаг. Өөрснөө л зөвөр нөгөө нэг аливаа нэгэн эрсдэл бий болгож хэрэг төвөгт орчихгүй бол монголчуудыг маш их гайхдаг. Бүр үнэхээр нэг хүн гэхдээ чинь нэлээд ажлыг хийн ш. Тэнд чинь нэг хүн нэг л ажлыг нэг л мэрэгжлээ. Тэгэхэд манайх чинь одоо тэнд чинь хоолны газар ажиллаа гэхэд дээр туслах таваа чинь нэг чинь цэвэрлэх чинь бүх юм гараад инээгээд зөөгч хийж чинь. Тэгэхээр нэг хүнээс хичнээн мэрэгжил гараад ирэхээр чинь тэр эмэгтэй хүний мөн чанар тэрнээс л харагдаж байгаа. Тэгэхээр ер нь одоо та ингээ явж байхад гадны хүнтэй гэр бүл болчихсон монгол эмэгтэйчүүд юу бодож, юу хүсч, ямар эмзэглэл шаналлалтай байх юм тэднийг бас бид нар яаж харах ёстой юм бэ? Та юу гэж бодож байна? Гадны хүнтэй суудсан эмэгтэйчүүдийг бас надад найз нар байна, найз дүүнэр байна тийм ээ. Тэгээ ингээ ажиглаж хахад нэгдүгээрт аягүй цэгцтэй болцсон. Хоёрдугаарт айгүй хатуужилтай болсон. Тэр чинь хүний нутгийн хууль өөрийн нутгийн хуулийг чинь харьцуулчихар чинь тэр хүнээс чинь яалтчгүй нэг хатуу мөн чанар гараад ирчих. Тэгэд яриад сууж явах дандаа их орно. Ерөөсөө их орондоо нэг тийм юм хийчих юмсан, тэгчих юмсан гэд. Одоо манай Монгол эмэгтэйчүүд гихт чинь зөндөө олон одоо форум уулзалт гэл ингээл зориглын хийгээл шүү дээ. Тэгэхээр тэмтгийн тэр гадны хүнтэй суудсан хүнд бол бүх капитал нь байгаа байхгүй юу? Боломж нь. Та энэ 9 жилийн хугацаанд яг ямар орнуудаар аялсан бол илүү тодруулбал манай монгол эмэгтэйчүүд тэнд харийн оронд эрхэн зөрчигдөж байгаа асуудлууд таны нүдэнд яаж харагдсан, яаж мэдрэгдсэн талаар ярьж өгөх юм. За хэлийн чамд чинь би чинь Канада, Америк, Австрали, Герман, Солонгос за зөндөө олон газар байна. Яг тэгвэл би өөрөө ингээд дэлхийг тойроод яваад байгаа шүү дээ. 18 оноос эхлээд яг тэрийг ажиглахаар болсон. Урд нь нөгөө Монгол бахархлаа хийгээд ахаар чинь нөгөө дандаа бахархал болсон хүмүүстэйгээ холбогдоод элчин сайд яамнаас гэл бүх юм сайхан болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө одоо монголчуудаа зөндөө их таниулсан болцсон. Одоо надаа эх орондоо юу суурлуулах вэ? Эх оронд минь юу хэрэгтэй? Хоёрт гэхэд хэлийн чанд суугаа эмгтээчүүд минь яаж ийн хүний нутгийн хүмүүс яаж ийн гэдэг ийм нөгөө өөр аягүй сонирхолтой тань мэдхийг түгээхөр болчиход байгаа байхгүй юу? Би өөрөө тэгэж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй юу? Нэг Чикагод нэг эмэгтэй минь та нар мэдчихэж байгаа шүү дээ. Ингээ бүр нөгөө онлайнаар танилцчаад ингээ мөчлүүлсэн тий. Би зүгээр хатуу талаас нь ярьчих л да. Тэгээд гоё юм чинь сайхан талаас нь дуусгах чинь. Тэгээд Солонгост гэхэд бол маш гоё эмэгтэй. Зураг мургийг ингээ харахад үнэхээр гоё. Тэгээд яг тэр эмэгтэй минь нөгөө олон жилийн дараа нөгөө өсөн ингээд нөгөө үйлдвэрт ажиллаж байгаа жоохон байхгүй болсон. Тэгээд жоохон сүрээ ингээд өвчнөд болсон. Ингээд тэгээд ганц хүүн тэгсэн чинь энд нөгөө амьдрал нь бий болоод хүүхэдтэй тийм гоё болсон. Ээж минь ингээд ирээд бид нартай ингээд байгаа шиг таныг жаргая гэхээр ээж нь ямар гоё явсан бэлээ. Тэгээд өөрөө тийм болсон учраас хүүхэдтэй ерөөсөө тэрийг нь ялзахгүй зүгээр л мөнгө өгч явуулдаг. Тэгээд нөгөө хүүхдээ соноод. Яг энэ хугацаанд таны сэтгэлд хамгийн тод үлдсэн таны бүр бахархлыг өөрийн ирэхгүй төрүүлж огшоос нэг сэтгэлд үлдсэн сайхан тод дурсамж явж байвал түүнээсээ хуваалцааш. Хамгийн түрүүнд гэхэд одоо Ган төмөр гээд Америкт Сиэтлд нэг барилгын эзэн байгаа. За тэрний ард бол ерөөсөө тэр хадагтай баццэг гэдэг. Бүхнийг ерөөсөө компаниг тэр л одоо нөхөр нь бол хийдэг ажиллал хийн штэ. Гэлээ ихтэй тэрний түлхүүр цоож нь баццэг мэн л байгаа. Санд болохоор ч нэг портре нэг үйлдвэр байгаа. Тэрэнд бол 26-хан настай манай охин ахлах менежер хийдэг. Тэгээд тент чи хамгийн нэг амар юм нөгөө нэг ар гэрт янз бүрийн юм болоход явж чаддаггүй. Ээж нь өнгөрлөө, эгч нь өнгөрлөө тэгэхэд хизээч явж чаддаггүй. Ажиллаа л хийж. Яагаад ажил биш. Визээ асуудал. Нөгөө ажил дээр маш их тийм үүргээ гүйцэтгэсэн нөгөө толгой учраас хаяад явдггүй юм байна. Тэгэл яг нөгөө онлайн ертөнцийн аливаа нэг юм ингээ байхад тэгээд боломжоор нэг л тийм л болоогүй юм байгаа үсттэй тий. 9 жил гадаадаар аялна гэдэг хэцүү эмэгтэйний үед
Тэгээл энэ тэнд очино, янз бүрийн орчин солигдсон, янз бүрийн ажил хийн гэста өөрөө тэр ажилтан танилцаад янз бүрийн газар амьдардаг гэсэн шүү дээ. Тэгэд энэ бүгдийг таны арга ирэх ойлгож явах юм. Яг миний хүүхдүүд гадагшаага амьдардаг. Миний хань сайхан хэлээш болсон. Тэгээд хүний нөгөө нэг хүсэл эрмэлзэл ерөөсөө нэг ийм зориг байдаг юм шүү дээ. Би өөрөө мэдсэн бол бусдад би түгэе. Тийм учраас би тэртээ дөрвөө очиод хүүхдүүд дээрээ тэртээ дөрвөө нөгөө орон болгоны монголчуудын одоо холбоод байж гэн тэр сайхан хүүхнүүд тусалдаг харчууд гэдэг ингээ ерөөсө бүх хүн очиод мөгийн монгол ахлах ирлээ гэл ингээл тусалдаг учраас надад ерөөсө тэр болгоно нөгөө ногоон гэрэл ногоон зүлэг мэт байдаг тэр баг. Мөнгө санхүү юу асуудал гарна. Мэдээж ивент тэтгэгч байгууллагууд байгаа. Тэгэхдээ би хизээч одоо нэвтрүүлэг дээр нөгөө реклам сурталчилгаа гаргадаггүй. Тэр одоо аман сурталчилгаа хийдэг юм. Илүүгүйвэл би ерөөсөө тэр тухайн очиж байгаа газараа бигт зүйлийг аваачаад тэр зочиндоо илгэлдэг. Лондон тэгээд ингээ очихд чи 12 жил одоо болсон нэг гэр бүл байгаа циркийн. Тэгээд би ингээ сүүгээ аваад очиж байгаа шүү дээ. Апо маань надад маш их зүйлийг өгдөг. Аз хур маань надад маш их номыг өгдөг. Би элчин сайдын бүх элчин сайдын яамдуудаа номжуулж байгаа. Тэгээд очиод би зочин болгондоо тэр сайхан оюуны нам одоо хөдөлмөрийг өгч байгаа. Ивент тэтгэгч байгууллагаасаа гадна миний нөгөө дур сонирхол боломж бололцоо байгаа учраас Та цаашдаа илүү үнэтэй, гоё агуулгатай, сайхан контентуудыг хийж, бүтээж, таны контентын үнэлэмж илүү өндөр өсөж, гайхамшигтай бүтээлүүдийг хийх байхаа гэж найдаж байна. Тийм. 18 оны хагас жилээс хойш нүд үнэн чих худалч гэдэг нэвтрүүлгийг хийгээд эхэлсэн. Тэрэнд бол сайн муу, сайхан муухай бүх юм орно. Гэлээ гэхдээ яг энэ нүдүн чих худалч нэвтрүүлгээр хүний оронд очичоод би тэнд нэг нэвтрүүлэг хийгээд яг Монголд тогтоогоо жишиж хийж байгаа. Таны аялалд бас сайн сайхан бүхнийг хүсье. Бидэнтэй хамт ярилцсанд маш их баярлалаа. Монгол бахархал контентын продюсер хөтлөгч мөх цэцгийг бид нэвтрүүлэгтээ урьж тэврийхээр таран амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалын тухай дотнохон яриа өрнүүллээ. Би өөр аялагч. Энэ аяллаа шугам нь болохоор бүхэл бүтэн энэ хотод хойроод тэгээ үзүүшээ харуулсан юм харуулахаас одоо зүйлүүдийг харуулахаас гадна гэж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй. Одоо нисэх бодол дээр янз бүрийн хоолны юм сайхан цаан байдаг. За ингээд кофений дуртай аялагчд байдаг. Тэгэхээр энэ Нигерагийн хөрхрээ одоо яг эндээс харж байхад Америк одоо Канадын хоёр талаасаа байна уу? Тий. Бүгд найрамдах хятад ард улсаас мэдчилж байна. Америкийн нэгэн улс. Сэтгүүлээс та бүхэндээ сонирхол өгч байна. You make it video? Бүгд найрамдах Солонгос улсын Сеул хотод байрлал Мянгоны удамж. Америкийн нэгэн улсын хот болгоноор орё гэдэг утга учир нь юундаа байдгийг яагаад тэгсэн бэ гэхээр бидний бас Сеулийн энэ цамхгийн хажууд цэвэрчээд нүд үнэж энэ бүсгүйчүүдэд маань маш гоё өнгийн машин байна. Гоё хэлбэртэй, гоё жип. Үнэхээр гоё өнгөтэй. Ингээ машины танилцуулгууд байж байна. За ингээд ямар ч байсан банк руугаа ороод нөгөө өөрийн одоо виза карт маань яагаад хаагдсан байна, яагаад одоо ийм хамгаалтанд орсон байна гэдэг талаар асуугаад нээлгчээд гараад ирлээ. Тэгэхээр энд бол бас л үнэхээр үйлчлүүлэгчийн хамгаалтыг маш чанд хамгаалдаг юм байна. Тэгээд энэ банк ч өөрөө тэр хамгаалтаа бас нээдэг юм байна. Цаанаасаа бүр зориудын юм хамгаалтанд оруулцдаг одоо үйлчлэгээний газар байдаг юм байна.
Тэгээд тийшээ ярихад бол тэндээс ингээ тийшээгээ ярихад бол тэнд ерөөсөө миний одоо энэ өөрийнхөө утаснаасаа ярих ёстой. Тэгээд өөрийнхөө утаснаасаа ярингууд нөгөө банктай ямар банктай холбоотой байдгийг тэр нь ингээд гараад ирчдэг. Ийм сайхан мэдээллийг өгчдөг юм байна. Энэ удаа банкны этээмийг сонирхох гэж байна. Тэгэхээр оронд байгаа этээмүүд бол янз бүрийн байдаг. Эдний хамгаалалт Америкийн нэгдсэн улсын банкуудын хамгаалалт нь бол маш өвөрмөцсөн. Одоо жишээ нь энэ таалах ямар ч онгоц нөхцөлгүй. Ийшээ орж мөнгөө авах болсон одоо гүйлгээ хийх ямар ч нөхцөлгүй байгаа. Учир нь юу гэхээр маш том хамгаалалт болсон. Энд бол ийм карттай мөнгө үйлчлүүлсэн. Тодорхой хэмжээний мөнгө байршуулаад яг тэр нь бол тогтсон мөнгө. Жишээ нь ихт чинь $1500 ингээд тухайн үйлчлүүлэгч банкнда байршуулж байхад бол $12 сар болгон авахгүй. Тэрнээс биш нөгөө банкны нөгөө хадгалуулсан шимтгэл гэж байдаг. Манайхан одоо нэг янз бүрийн юм хэлээд байдаг чинь хаан банк тэглээ ингээд гинтхэн хүмүүсээс ингээ 200 төгрөг ингээ авсаад тэр хүмүүсийг тэдээр үржүүлүүлж хэд болж яана гэдэг ингээд тэгээ биднэрт ерөөсөө мэдэгдэдгүйгээр ийм үйл ажиллагаа явуулсан байдаг. Энд бол тийм биш. Яг энэ виза карта авахд бол хилжээдэг. За энэ тохиолдолд бол ингэ шүү. Жишээ нь $1500 дотор ингээд байж их юм болсон. Тэгээд араас нь одоо хөрөнгө оруулалтаа ингээд хийгээд ингээд үргэлжлээд ажилчин үргэлжлэж явах юм болсон. $12 авахгүй. $1500 байхгүй нөхцөлд бол сар болгон энийг гэж аав. Яг энэ бол нөгөө тухайн банктайгаа гэрээ хийгээд энэ банкны одоо эзэмшигч болсон учраас ийм нэг сонин одоо процесс явагддаг юм байна лээ. Яг одоо бид бас нэг одоо агаарын цахилгаан тээвэр дээр хүрээд ирсэн байна. Тэгээ энэ цахилгаан тээвэр бол газраар явахгүй бас яг нөгөө манай Монголд одоо агаарын тээвэр хөгжих гээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд бас энэ баяр бас жоохон ч гэсэн төв нэмрээ оруулах гэж бодож байна. One perfect test toss. One perfect test toss. One perfect magic. One perfect magic. Найрамд Солонгос улсын Сөүл хотоос мэндийг мэдэж байна. Тайзыг би бэлтгэхдээ юу гэж бодож бэлдсэн гэхээр би аяллаар явах маш их дуртай. Аялалгаач юм бол ерөөсө хүнд маш их хэрэгтэй. Хэдий хүн мөнгөгүй ч гэсэн аялах шиг сайхан юм байхгүй. Хэдий хүн одоо хүчлэхгүй ч гэсэн зориглох шиг сайхан юм байдаггүй. Тийм учраас би аялалд маш их дуртай.
오는데 말 타고 있었어요? 말 타고 말은 좀 위험해 보여가지고 한 번도 못 타고 오늘 뭐덤치도 안 하고 있지. 머리가? 네 오늘 말 타기 한다 해가지고 신청은 했어요. 한번 타보고 싶어가지고. 말 언제 웃으면 오거나 거의 하락성 있지. 감사합니다. 감사합니다. 짱게팅 빌릭 여기 네? 자가 우리는 이 사람은 몽골 노래는 잘하는 사람들. 노래 가수 가수는 잘하는 사람들. 근데 우리는 TV 프로그램에서 선물 좀 준대요. 선물이요. 제 선물이요? 네. 감사합니다. 야. 감사합니다. this come on in 빌릭 이거 똑같은데. 그 수응 스틸 사하메기 this juice like that yes okay 물도 주스도 이거는 우유예요. 우유는 몽골 사람들은 마음들은 똑같은데 생각하고 선물 주고 있었어요. Thank you. За ингээд номхон талаа дээр хүрээдэрлээ хоёлаа. За хүрээдэрлээ. Марж явах гал. Тэгээд марж явах руу сайхан өмсөсийг хараад тий. Энэ нөгөө хон Канадад хийж байгаа, далаад нэгүр хийж байгаа. Тэгээ Канадтайгаа уулзаж байгаа. Банков. Нөгөө хэд минь одоо энэ шигээр багтана. Бид нар бол дугуугаар одоо энэ далаа иргэн энэ замаа энэ уулуудаараас бэлтгэл хийн. Их гоё замтай. Тэрээд өгсөж байгаа тэр зам байна. Тэр дэше өгсөж байгаа зам. Энд чинь тэгээ голцоо хүүхдүүд ирсэн байна. Барьтнаар ирсэн. Ингээд чөлөө цагаа зөв өнгөрөөгөө тийм ээ. Тий, далаа яг тэр ингээд ороод үзэж байгаа. Сайдэр хагсайдэр бүр ихтэй. Энэ байнгал ингээд одоо ч нэг ажлын дараа цаг болчихтой чи ингээд далаа дээр шавчдаг. Халуун болоо. Тэ. Сайн тавчулсан ингээд. Тийм сайн тавчулсан. Парк. Сонгоц чинь нэрээ сонноос би сэтглээс ингээд ерөөсөө энэ автобусны бодлого юм байж. Тэгээ Монголоор бол нийт угаас энэ ч олон ард байгаа. Арлууд дээр амьдарч байгаа шүү дээ. Амьдарч байж байгаа. Тэгэхээр энэ сонгоцоос 30 минутын цагийн зайтай л ингээд өчнөө буудлага энэ ирд байгаа. Тэр буудлуудаас л яваад байна. Тэр бидний сууж явдаг чинь Сиэтл юм байна. Тэгээс тэр Вермонтон гэдэг ард байгаа явсан шүү дээ. Одоо энэ чи яг алий бодлого? Одоо энэ Мокөлтиогийн буудлын ферри буудлаас ийшээгээ Кингстон гэдэг ийшээ гараад ирчихсэн. Энэ Сиэтл шиг сонин бас төвтэй байдаг шүү дээ. Хоёр удаага болсон тэрийг би багч яг нь 1845 оны үеэр нэг Азийн божаатын ажлын юмс юм байна. Тэгээ чинь нөгөө Сиэтл чи өөрөө энэ нарийнхан болохоос тэр ташгаар яваад харин энд чинь нөгөө нэг Сиэтл амьдардаг одоо Microsoft ч юм уу, Boeing ч юм уу эдний одоо хүүхдүүд нь бизнесмэнүүд нь нийт энэ хотоо болсон гэсэн юм байна. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө алт руу ч нөгөө одоо ирсэн хүмүүс чинь явна. Тэгэнгүүт сэтгээд бизнес юм шүү дээ. За энд бол бүх юмыг хөгжүүлэх ёстой байна. За энэ та нар эрэхтэй бол юу ч хүрээ. Зүгээр л эндээс авч явах юм аваад яваа. За эрэхтэй ингээд амар 100 гаалгаа газараа. Энийг чи бэлдээд өгчөө. Ингээ сайхан яриа. Тэгээ энд чинь бас нөгөө онлайн хуудастай хийж өгсөн. Тэгээд яг нөгөө үг хатууч үнэн хичээр бас энэ тийм үйл явдал болсноо бас хаяа нэг зөв ч юм уу гэж боддгоо шүү. Яг тэгээд энэ чинь нөгөө нэг галгаараа дандаа нөгөө модон барилга байсан. Тийм үг шатаад байна. Дандаа нөгөө хүмүүс хатаасан байна. Тэгээд нөгөө хотын төлөвлөл одоо энэ юу энэ цаг агаартай хаасан хийж явсан. Тийм одоо тэгээд яг энэ
Seattle хот чи угаас их олон жилийн настай шүү дээ. Тэгээ одоо хамгийн гол нь Microsoft, Bill Gates, том Boeing-ийн үйлдвэр одоо энэ Amazon манай энэ одоо ингээд том компаниуд ч манай энэ одоо Starbucks гэх кофе манай энэ гаралтай түүний байна. Том компаниуд эндээс гаралтай тэгээд хөгжиж байна. Мондөг хөгжөлтэй. нийлээд How are you? Yeah. What are you doing? Good. See? Oh, you're making a video? Sorry, I didn't know. Манай зүгээр бичлэгэнд ороод энэ манай Монгол хүргэн. Монгол залуучууд хүргэн. Биш ээ. Америк залуу. Америк залуу. Яа, царайтай биш. Бичлэг явуулж байна. It's okay. Fine. Yeah. It's good. Oh, it's all right? They show you in the Mongolia TV. Oh, yeah, I'm famous. Good. Thank you. Тэгээд ийм л Тэгж хөгжсөн. хөгжсөн Монгол том Одоо Америкт 3 дугаар дахиж хоёулаа хөгжсөний хаттай түрүү нэг ярьсан байна. За тэгээд Тэгээд одоо энэ аргашаа хөлөө би нөгөө бас жоохон зураг авсан. Ингээд утсаа хийчтэй. Томтай хийгээд. энэ бол манай спонсор гэдэг. За. Манай спонсор одоо миний компани CLGT юм уу гэдэг. Баяра ганагийн компани, Бадрагийн компани нэр. За. Спонсор компаниудаас уулзаад. Спонсоруудаа гайхуулаа. Энэ Nomad Cycling Club гэдэг манай яг одоо эмблем яг нэр. Энэ одоо эмгтэй төрсөн эмгтэй төрсөн. Зүгээр дугуйч нэр. Ингээд жоохон Японд байна уу? Тийм, Японд одоо ингээ хамгийн сүүлийн хийх. Ягаад? Энэ одоо тэгээд энэ дугуйдаар зориулсан офистай салхи гэдэг. Сайн баг. Сайн бол зоочсон. Кастелли гэдэг Италийн одоо дугуйчдын хувцс хийдэг дэлхийн 1 номерын үйлдвэртэй хэлсэн. Гэхдээ энэ үйлдвэрийн салбар нь манай Америк дахь салбарт хэлсэн. Хувцсны манай багийн хувцс ийм. За дугуй ер нь хөнгөн байх тусмаа сайн. Тэгээ эн чинь 10-20 мянган доллар байдаг. Үгүй нэр хөдөлгөөнийхөө хүчээр олцоход тэрийнхээ үр шимийг үүснэ гэдэг сайн. Би бас тэгээ бахархаж байгаа хүмүүсийг хагтаа. Дугуйч яг л ер нь тоглолч би тоглолч байсан хүн утгагаа их цогцолдог ботг маш ихийг одоо авдаг түндэл байдаг тийм. Өөрийнхөө одоо хэрэгжилж байгаа хэрэгээрээ бахархаж байгаа. Энэ бол том хэрэг. Тийм үү? Тийм одоо дугуйчин бол гол нь дугуй шүү дээ. Сайн дугуйтай. 25 номерын. Саяны уралдсан номер 25-таа уралдсан. Бид нэр ихнийхт нэг туршлага автаад нөгөө энэ чинь ингээд айгүй хурдан өнгөрөх чи ингээд тэр хараа гэдэг олон тэр шүүгчдийг хориодог үзчихлээ. Тийм шүүгчдийг их чухал байдаг шүү дээ. Манай одоо сангийн оюун наймын ондог баавар шүүгчээ хийлээ. Нэрийн чинь одоо хиний ихнийхтэй хэмтэй гэрүүл. Тийм Сумаа маань бас аагийн Сумаа мондог шүүгч хийсэн. Тийм мондог ихэвчтэй тэгээд хамгийн гол нь өөр инээд өрмөд заавал нөхрийг ярих стан нэргээд ингээд үнж байна. Тийм шүү дээ. Аяга гоё ясан 4 хоног үнэхээр сайхан байсан. Сайхан нэмсэн болж юм лөө. Тийм. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ төмөр хөлөгтнүүдийнхаа эд хавыг гайхуулан энэ сайхан нэвтрүүлгээ хийж байгаадаа маш их баяртай байна. Үнэхээр төмөр хөлөгтөнгүүд маань төмөр шиг сайхан тийм хатуужил өвчээртэй байдгийм байна. Үүнийг харлаа. Тамирчид маань одоо хамт олноороо хээр хөдөө хаанч байсан ямар сайхан байдгийм байна гэдэг хамт олонны тийм сайхан ирмэлзэл хамт олонны тийм сайхан нөхөрсөг байдгийг бас хүний нутагтаа харлаа. Мөн дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг тэр холоос зорин ирээд хичнээн баясгалантай буцахтаа хичнээн их тийм сэтгэлийн гонхтой явж байгааг бас ажиглалаа. Илээ ихтэй нөгөө хойтон жилийн наадам ойрхон байна гэдэг шиг хойтон жилийн тэмцээн ойрхон байна да. Юу ах маргааш байна. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ эрхэм зочныхоо мэдчилгээг та бүхэндээ хүргүүлье. Ах
Хэдэн амраг садандаа найз нөхдөдөө мэдчилгээ өгөхөд хин Монгол бахархал нэвтрүүлгийн үйл хаалга нээлттэй шүү. За баярлалаа. За Монголд байгаа ах дүүнэр болон хөдөө амьдарч байгаа ах дүүнэр хөгжүүлдэ энэ Монгол бахархал нэвтрүүлгээр дамжуулан та нарынхаа урт удаан наслах сайн сайхны өрөөгөөд энэ холын Америк Сиэтл хотоос мэдчилж байна. Элийн чандар явхад маань элийн чандад суугаа монголчуудтай уулзах, учруулах энэ сайхан болгоныг олон түмний маань биднийг ялгаж сонрыг одоо баярлуулж байгаа гадаад харилцааны яамны консулиат гадаад сурталчилгаа хариуцсан мандах цэцэг ахлагчтай баг байж мөн түнчлэн Монголд суугаа Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам консулиатууд дэлхийн Монгол бахархал нэвтрүүлэг цаг ямар босож дэмжиж та бүхэн дээр мөн хүрэлцэн ирж хүний ер нь бодож байгаа санаж байгаа хүн ардын амьдарч байгаа амжиргаа энэ болгоныг тусгахад тусалж байгаа. Ийм учраас цагийн дөрөвд уран бүтээлчид маш их баярлалаа илэрхийлэх хэрэгтэй. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг өгсөн гэрээ. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шин нулимс санах ууц байдаг. Ундаг дугуйн түүх. Унсан хүнийхээ тэнцвэрийг шаардсан энэ хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл 19-р зууны ихэнх үеэс гаралтай. Тодорхойлбол хамгийн анхны хоёр дугуйг ашиглаж хийсэн буюу дугуйны өвөг эцэг болох Драйсин эсвэл Великобитит гэж нэрлэгдэх төхөөрөмжийг анх 1817 онд Германд хийж байлаа. Энэ нь хоёр дугуйтай боловч гинж болон дөрөө байхгүй байсан бөгөөд унаж байгаа хүн нь дээр нь суугаад хоёр хөлөөр газар тэрж явдаг байсан байна. Түүний дараагаар одоогийнхтой адилхан ундаг дугуй анх 1860-ад оны үед Франц улсад бий болжээ. Түүхэнд хамгийн анхны дугуй нээлт гэгдэх боловч нотлогдож хүлээн зөвшөөрөгдөөгүй баримтууд. Ундаг дугуйг 19-р зуунаас өмнө бүтээгдсэн гэх боловч бүрэн нотлогдож чадаагүй баримтууд нэлээд хэд байдаг байна. Хамгийн эртний нэг жишээ гэхэд 1534 онд зурагдсан алдарт Леонардо да Винчийн шавь Капорти гэгч хүний гар зурмал байдаг байна. Үүнийг 1998 онд худлах урмаг зүйл гэдгийг Ханс Эрхард Лейсинг нотолсон бөгөөд Да Винчийн Атлантын нууц кодын тайлбар номон дээр үндэслэн Ромын Викингийн Комсийн төлөөлөгч
профессор Марины жинхэнэ гэдгийг нийтэд хүлээн зөвшөөрлөхийн төлөө одоо хүртэл ажиллаж байгаа. Үүний дараагийн нэг батлагдаагүй баримт бол 1792 оны Францын Клэр Эфер энэ төхөөрөмжийн урд талын дугуйг ашиглаж зарах боломжгүй байсан бөгөөд эрх тохиолдол биеэрээ дугуйгаа налж эсвэл урд талд нь нэмэгдүүлсэн 3 дахь болон 4 дахь дугуйны тусламжтайгаар эргэдэг байсан байна. Ундаг дугуйны гол шин чанар нь 2 дугуй байдаг учраас 3 дахь болон 4 дахь оролцдог байсан учраас энэ баримт дугуйны анхдагч гэж нотлогдож чадаагүй байна. 19-р зууны Драйсин буюу Вилокефити Германы Барон Карл ван Драйс хамгийн анхны жинхэнэ буюу нотлогдсон ундаг дугуйг бүтээсэн гэх баримт байдаг байна. Бас тэрээр өөрийнх нь лав машины буюу монголоор бол гүйдэг машиныг 1817 онд хийж байсан бөгөөд түүний энэ төхөөрөмж хэвлэл мэдээллийнхний нэрснээр Драйсны буюу өөрийнх нь нэрээр олонд танигджээ. Драйс тун удалгүй 1818 онд энэ төхөөрөмжөөн Дэлхийд батанчуулсан бөгөөд сүүлд нь энэ нээлттэй 1816 онд буюу 2 жил үргэлжилсэн байгалийн гамшиг болон ган гачигт нэрвэгдэж өв олноороо үхэж байсан мордыг орлохын тулд бүтээсэн гэдгийг Ханс Эрхард Лессингээр дамжуулан өөрийнхөө намтартаа өгүүлсэн байдаг. Драйс энэ төхөөрөмжийг ашиглаж 13 км-ийг 1 цагт туулсан гэдгийг 1817 оны 6 сарын 12-нд Танхемсонд нийтэлж байжээ. Уг төхөөрөмж нь тэр чигтээ модон хийстэй байсан бөгөөд 22 хил металл өрөмцөгтэй, төмөр дугуйтай, хойд дугуйны тоормстой, урд дугуй нь 15.2 см өргөнтэй байсан байна. Ингэж дугуй нь 90 зуунаас дамжсаар хөгжин ирсэн энэ түүхтэй билээ. Энэ удаа дэлхийн анирд Монгол бахархал нэвтрүүлэг Америкийн монголчуудын хооронд уламжил болон зохиогддог 4-р удаагийн дугуйн тэмцээн дээр хүрэлцэн очиж тамирчтай хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлэхдээ төмөр хөлөгднүүдийн хурд хүч дэвчээр хатуужил аюулс чадварыг багтахын зэрэгцээ хамт олонны нөхөрс харилцаа нийгэмдээ зориулан байгаль ихэн хайрлан хамгаалж буй сэтгэл зүтгэлийг бахархсаар бид тусгай цувралт нэвтрүүлэгтэйгээр эх орондоо ирлээ. Бид тэднийг зориг төвчээр хүч чадлыг бахархахгүй байхын аргагүй юм. Дугуйн олон улсын хэмжээний мастер Сэдэн Дамбогтой гамбул дахлагчтай баг хамт олон болон түүнчлэн Канада улс мөн Америкийн Денвер, Техас мужуудаас ирсэн нийт тамирч та бүхэндээ дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн үзэгч олонныхоо өмнөөс амжилтын тэдийг хүсэн өрөөж байна. Энэхүү зураг нэвтрүүлгэн эхлэхэд бэлэн болоод байна. Нугаршгүй, хугаршгүй хамт олонтой нэвтрүүлэг хийх боломжоор хангасан эрхэм монголчуудаа чин сэтгэлээсээ баярлалаа. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг.
байна.